Эрхэм хүндэт тэнгэр шүтлэгтэн нараа, их орон төрөлх нутгийнхаа төлөө санаа тавьж явдаг эрхэм хүндэт хүмүүн нараа, та бүхэн тавтаа хаварч байна уу? Мал төлөлж, төл мэнд ойжж байна уу? 4-р сар бол хүн төрлөختөнд сансрыг эзэмшиж эхэлсэн сансарт хүн ниссэн өдрийг тэмдэглэдэг билээ. Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц дэлхийн 101 дахь Азийн 2 дахь сансрын нисгэгч Жөгдөр Дэмдийн гүр архичаа Хошууч генерал Бөгд найрамд Монгол улсын баатар, зөвлөлт холбоотуулсан баатар хүн юм. Төрийн хаан хорыг Чингис хааны төр төсний урамжлалыг сэргээх зорилгоор 1992 оны 4-р сарын 20-нд бүтээж төрийн ордны хүндэтгэлийн өргөө гэрт залсан. Зорилго нь Чингис хааны үеийн төр төсний уламжлалыг сэргээх, төрийн хаан хор нь Монгол улсын тусгаар тогтмол төрийн бэлэгдэл түүхэн уламжлалыг илэрхийлдэг. 2024 оны 2-р сарын 1-ний өдөр Монгол улсын ерөнхийлөгч Марин хуурыг эрдэнэ дээдлж түгээн дэлгэх тухай зарлиг гаргаж нэг хүн төрлөختний соёлын биет бос өв Монгол үндэсний бахархал монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хиймэр золын их шиг содог болсон арга билгийн хос жавхтас дая хөгийн яруу дуурсгалт Марин хуурыг эрхэмлэн дээдлэн түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол улсын засгийн газарт чиглэл болгосгоо. Ерөнхий боловсролын сургалтын байгууллагад үндэсний урлагийн цогц боловсрол олгох сургалтын орчин нөхцөл, санхүүжилтийг өдөө сургалтын төлбөрт Марин хуурын тусгаалсан хөтөлбөрийг тусган хэрэгжүүлэх, аймаг сум нийслэл, дүүргийн соёлын төв, соёлын ордны үйл ажиллагааны чиглэлд Марин хуурын сургалт явуулах агуулгыг тусган мөрдүүлэх, олон улсад Марин хуурыг сурталчилан таниулж түгээн дэлгэрүүлэх чиглэлд төлхөө анхааран хэлийн чанд дахь Монгол сургууль, сургалтын төвүүд дахь Марин хуур болон үндэсний урлагийн сургалтыг дэмжин тусгаалсан хөтөлбөр гаргах. Төрийн дэд тэргүүн зэргийн Чингис хаан одонд Монгол улсын соёлын элч Марин хуурын чуулгыг найрал хөгжин болгон өргөжүүлэх, холбогдох төсөв санхүү материаллыг баазыг бэхжүүлэн чиглүүлэх, мэргэжлийн Марин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжих, Марин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсгийн урлаачдыг бэлтгэх, Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдэр Марин хуурын олон улсын наадмыг 3 жил тутамд зохион байгуулах. 2. Монгол айл өрх бүр Марин хуурын аялгауг гიშгэлүүлэн үр хойчтой өвлүүлэн сургаж үндэсний урлаг Монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг нийт ард иргэдэд уриалсагаа гэжээ. Юуны өмнө зэвсэгт хүчний жанжин штабын 1-р олонч дараа Хошууч генерал Өсөхөөр бидний хүсэлтийг хүлээн авч илэрсэн талархал илэрхийлээ. Хамаг Монголын их эзэн Чингис хааны хараа ихт хар сүлд тархитаар залбирлан олон мянган жилийн түүхэн уламжлалтай билээ. Монголын түүхэнд хүн улсын үеэс эзэн Чингис хааны үе хүртэл хар сүлдийг тал нутгийн нүүдэлчин монголчууд 100-аар өртүүлэн тасралтгүй дахиж ирсэн манай эрдэмтэн судлаач тэмдэглэн үлдээжээ. Тэмүүж 1189 онд хамаг Монголын хаанд өргөмжлөгдсөн цэргийнхээ сүр хүчийг нэмэгдүүлж итгэл үнэмшлийг бадраахын тулд хард тугийг шинээр бүтээн залж тахисан байдаг. Монголчуудын хар сүлдний тахилгын тухайд их тайлга, бага тайлга, цуслангийн тайлга, догшруулах зэрэг тайлгыг үлдэж байсан түүхэн уламжлал бий. Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгын явцлалд их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, батлан хамгаалахын сайд, батлан хамгаалахын яам, зэвсэгт хүчний жанжин штабын удирдлаар бие бүрэлдэхүүн түүнчлэн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд оролцдог. Бүх цэргийн их хар сүлд нь Монгол улсын төр цэргийн сүр хүчний бэлэгдэл, сүслэн дээдлэг оройн дэжүүтийн бөгөөд цэнгүүлэх тайлгыг 2 жил тутам Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт цагаалах тайлгыг жил бүр хар сүлдний өргөнд хийдэг журамтай юм. Энэхүү тахлаад Монголын тэнгэр шүтлэгт бөөгийн улаач нар сайн дурын үндсэн дээр зохион байгуулалт сайтаагаар оролцох болсон билээ. Учир нь энэхүү зан үйлийг тахлагч тэнгэрийн улаач гүйцэтгэж ирсэн байдаг. Би тахлах залбирлаа алсын зайнаас гэж хүндэтгэл үзүүлсээр ирсэн билээ. Энэ удаа зэвсэгт хүчтэй жанжин штабын холбогдох газар Монгол бөөгийн зарим нарыг хүлээн авч зохих журмын дагуу хамаг Монголын их эзэн Чингис хааны хараа их хар сүлдэнд мөргөл залбирлаа. Монголын бөөгийн нэгдсэн үйлдлийн удирдлага жаргал сайхан, Монгол бөөгийн дархлагдсан зайран бат жаргал, Монгол бөөгийн их зайран одон хүү, дангаас өрн, Монгол бөөгийн тэргүүн зайран пөрөг дорж, наран гэрэл, бол нар болон 21 аймгаас төлөөлөн ирсэн зайран түшээ нар зэрэг 40 гаруй хүн оролцлоо.
Их хасуултанд мөргөц залбирх үед их өргөөний чанх урд Монгол бөөгийн удгад Монгол бөөгийн их удган Бадам сүрэн Монгол бөөгийн тэргүүн дээд удган оюун тул Нанжа Бачаргал Монгол бөөгийн тэргүүн удган Цэнт сүрэн Монгол бөөгийн удган Пагам орлон Сэргэлэн Баяр цай Алимаа нарах хуур манжгаар бөлж зайр нараа дэмжиж байлаа. Их хасуултанд залбирч мөргсөний дараа дурсгалын зураг авахуллаа. 2026 оны 4 сарын 10-ны өдөр зэвсэг төвчний жанжин штабын 1-р олгогч дарга Бошууч Геннад Эсхбаяр нь Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлийн ерөнхийлөгч Жаргал сайхан Монгол бөөгийн их зайран одон хөө Монгол бөөгийн их удган Бадам сүрэн Монгол бөөгийн тэргүүн дэд оюун нарыг хүлээн авч уулзсан билээ. Их эзэн чиг сааны манлайлагчид дайчид байсан Монголын улаач төрийн их хасуултанд залбирснаас хойших 2 жилийн хугацаанд гадаадын төрийн байгууллагаас 4 шагнал олон улсаас 5 шагнал гадаж авсныг үзүүлж танилцууллаа. Мөн Оросын холбооны улсын Атлан хамгаалах яамны шагналыг цэргийн баяраар хүлээн авсныг илтгэлээ. Уулзалтын төгсгөл зэвсэг төвчний жанжин штабын 1-р олгогч дарга Бошууч Геннад Эсхбаяр их тэнгэр шүтлэгийн залбирал өрөөлийг илгээлээ. Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөх зарлаг болгож энэхүү өндөр хариуцлагатай албан тушаал томилсон билээ. Мөн энэ жил цэргийн баяраар Бошууч Геннад цолоор шагнагдсан. Манай элчин сайдын яам бол Бээжинд байршлын хувьд маш сайхан газар байрладаг. Төрийн албан зүтгэж явахдаа бүгд найрамдах хатаас улсдах Монгол улсын элчин сайдын яамны зочид буудалд байрлаж цаашдаа энэ замдаа өргөжлүүлдэг байсан. Энэ удаа бүгд найрамдах хатад улсдах Монгол улсын элчин сайдын яамаар орж өнөөгийн Монгол улсын төлөөлөл онц бөгөөд бүрээр ихэд элчин сайд их болттой уулзаж гарсан билээ. Намаагийн их болт нь Монгол улсын улс төрийн зүтгэлд Монгол улсын их болын гишүүнээр тасалтгүй 4 удаа Төв аймгаас сонгогдсон. Амар санаа, Батсүх, Бадрал Монгол улсаас бүгд амьдхадтай улсад суугаа онц бөгөөд бүрээр ихэд элчин сайдаар ажиллаж байсан үед уулзаж байсан. Орчин цагийн зэвсэг төвчин үүсэн байгуулагдсны 105 жилийн Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Оросын холбооны улсын Батлан хамгаалах яамны шагнал дурсгалын зүйлийг хурандаа Жаргал сайхан хүлээн авлаа. Баярын өдрийг тохиолдуулан шагналыг хүлээн авсан хурандаа Жаргал сайхан бидний хүүхд эдс хүннүү Монгол гүрэн эзэн Чингис хаан төр тулсынхаа барилгыг биелүүлж дэлхийн хорой газарт морныхаа туурайг тахлаж мэдрүүлж авсан цэрэг эрс зайран нар ялалт амжилтын найдвартай арга тал болж олон ялалтыг хамтаа бүтээлсэн эмэгтэйчүүд удган нар төр улсынхаа хэн даалгаврыг биелүүлж явсан тэнгэрийн улаач нар та бүхэнтэй хамтаа мөнх төгрөгийн хүчиндөө ийм хүндтэй шагнал авсан талархаж байгаагаа илэрхийллээ. Хамгийн паплам 14-р даваа гарах дэлхийн англикан христчүүдийг удирдсан анхны эмэгтэй Кентербергийн шинээр хаан ширээ цуусан хамблам Сара Муллитай уулзаж эв нэгдлийг илүү үр дүнтэйгээр сайн мэдээ түгээхийг уриалж байна. Ватиканд болсон папын төгрөлтөнд англикан болон Орогийн католик шашны сүмүүдийн хооронд 1966 онд Гэгэн Паулийн хааны гаднах базиликад хамблам Майкл Армсэ Ромын пап 6 дугаар Паул нарын гарын үсэг зурсны анхны албан ёсны экуменик мэдээллийг 60 жилийн ойн жил тохиож байна. Ромд 4 өдрийн аялал гэж нэрлсэн энэхүү аялалд түүний өнгөрсөн сард Английн сүмийн дээд салбартны үүрэгэл гүйцэтгэсэн анхны эмэгтэй хүний хувьд шинэлэг үүргээр гүйцэтгэснээс хойш гадаад хийж буй анхны аялал юм. 63 настай Муллали бол 2 хүүхэдтэй гэрэлсэн совилогч юм. 2014 оноос хойш Английн сүмд эмэгтэйчүүдийг хамблан болохыг зөвшөөрсөн боловч энэ асуудал маргаантай хэвээр байна. Дараагийн олон зууны туршид Англикан сүм болон Ватиканы хоорондын харилцаа тогтвортой сайжирсан боловч 2016 онд шинэ хагарал гарч ирсэн. Ялангуяа католик сүмд хориотой эмэгтэйчүүдийг томилохтой холбоотой. Гэгэн ширээ улсын төрийн тэргүүн Пап Францис тэнгэр шүтлэг монголчуудын үндсэн шүтлэг байх үед монголчууд хүчтэй байсныг дахин сануулж Монгол үндэсний онцлог болсон тэнгэр шүтлэгээ дээдлэх дэлхийн нийт таниулан дурсаж сануулхад үнэтэй хувь нэмэр оруулсныг дурсан тэмдэглэлээ. Гэгэн ширээ улсын төрийн тэргүүн Пап Францис хоёр талын харилцаанд түүхэн шинэ хуудас нээж дайны дэлхийн их тайван амар амгалан цогцлоож хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон билээ. Гэгэн ширээ улсын төрийн тэргүүн Пап Францис Монголд айлчлах үед Христ итгэлийн дагдаг дэлхийн нийт хүн амын 2 тэрбум гаруй хүнийг анхаарлыг татсан байдаг. Түүнтэй холбоотой гэрэл зургийг дурсамж гаргасныг үзэн сонирхож билээ. Өнгөрсөн жилийн 4-р сард болсон Гэгэн ширээ улсын төрийн тэргүүн Пап Францис зориулан хийсэн амжилтын ёслол Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлийн ерөнхийлөгч Жаргал сайхан Монгол бөөгийн их удган Бадам сүрэн Түшээ Баасанхөө шүтлэгтэн Бадам нар оролцож бөөгийн зан үйлээр залбирал үйлсныг эргэн дурсаж байна.
Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон шашны байгууллагуудын удирдагчид оролцдог шашны хоорондын ээжид уулзалт амжилттай зохион байгуулагдаж зүүн хүрээд арчаалын хийдийн майдар дугуй болж өндөрлөлөө. Монгол улсын соёлын үнэт төв болсон өвөрмөц орчин цагийн хийд байгуулагдаж тэрхүү хийдэд энэ удаагийн уулзалт болсон онцлог байлаа. Энэ удаагийн уулзалтанд зүүн хүрээд арчаалын хийд Иесус Христийн хожмын үеийн гэгээлтүүдийн сүм, католик сүм, исламын шашин 7 дахь өдрийн адвентистууд шинэ тоо Монголын бөөгийн нэгдсэн хэвлэл Бахын оюун санааны дээдл зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцов. Итгэл үнэмшлийн ялгаатай ч ийм мэдээлэлтэйгээр зэрэгцэн орших, харилцан хүндэл ойлголцлыг бэхжүүлэх нь энэхүү уулзалтын гол өрөө байлаа. Энэхүү уулзалтанд Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлийн ерөнхийлөгч Жаргал сайхан мэдээлэл хийсэн юм. Шашны тэргүүнүүдийн уулзалт анх хийгдсэн цагаас Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлийн удирдлагаар идэвхтэй оролцож ирсэн төвхтэй. Гэвч сүүлийн 1 жилд уулзалтыг зохион байгуулагч сонголтоор ялгарлалтай хандах болсон. Ингэхдээ зөвхөн бөөгийн байгууллагын төлөөлөл оролцогчдыг уулзалтын онцлогоос шалтгаалan өөрчилж байгаа. Уулзалтад Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлийн бөөгийн байгууллагыг төлөөлөх албагүй билээ. Уулзалтанд шашны удирдлагуудад нийтэд тодорхой ил тод нээлттэй оролцож тулгамдсан асуудлаа ярилцаар ирсэн байдаг. Бүх оролцогчид өөрсдөө шашны төлөөлөх чадамжтай байгууллагууд билээ. Монголын шашны удирдлагуудын уулзалт бол хэн нэгний санаачлагаар бус тулгамдсан олон асуудлаар цаг үеийн шаардлагаар хийгдэж байгаа юм. Тиймээс зарим асуудалд санал зориулах, ялгаатай байр суурь илэрхийлэх нь байж болох эрдэм зүйл билээ. Ардчлал бол олонхын санаа бодлыг цөөнхөд тулгадаг бас сонсхийг эрмэлзэж хамтран ажиллах боломж олгодог гэж үздэг. Монгол улсын энэ шин түүхэнд нэгэн онцгой үйл явдал болж өнгөрсөн. Монголын тэнгэр шүтлэгтнүүд ямагт хүнд үеийг туусаар ирсэн төвхтэй хүнд хэцүү сорилт болгон биднийг улам чанга болгодог. Энэхүү шүтлэгүүдийн хувьд тархаа боторхай нэгдэл муутай үедээ явж байгаа нь бодит үнэ. 2010 оноос эхлэн тэнгэр шүтлэгийг буруу чигт олон нийтийн байгууллагын хөрөнгийг онц ихээр шамшигдуулсан хүний эрхийн ноцтой зөрчил гаргахад оролцож байсан хүмүүс энд хүндтэй судал суусныг харж байна. Мөнгөтэй хөрөнгөтэй төсөвтэй байгууллагыг хэний ч цуглуулж чадна. Гэхдээ тэнгэрлэг үзэл санааны орон зай ямагт өгөөлөгдөнэ. Олон шашин эв найртайгаар зэрэгцэн орших нь энэрэнгүй хүнийг дээдлсэн нийгмийг бүтээхэд чухал үүрэгтэй болохыг оролцогч онцлсан юм. Америк нэгдсэн улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн ихэд элчин сайд Ричард Ваангод орнод аймагт хийх айлчлал нь орон нутгийн мал аж ахуйн хөгжил, уламжлалт соёлыг олон улсад таниулан сурталчлах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болж байгааг онцлолоо. Элчин сайд Ричард Ваанг 2 талын холбогдох албаныхантай хамт чой болсон сумын харьяат аймгийн авраг малчин, аймгийн алдарт байж алтан гэрлийн төвшин төгсөнд зочлоо. Зочид малчин аж ахуй хаварчлалтын нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ Монгол ах уламжлалт зан заншилтай газар дээр танилцсан юм. Энэхүү айлчлалын хүрээнд чой болсон хотод шашны төлөөлөгчтэй уулзав. Монголын соёлын үнэт төв уламжлалт шүтлэгийг төлөөлөн Дорнод аймгийн бөөгийн хөрөлөнгийн удирдагч Монгол бөөгийн тэргүүн удам балжны уг арга хэмжээнд оролцсон байна. Улаанбаатар хот дахь Оросын үнийн алдаартны ариун гурлын сүм үйл ажиллагаатай Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлийн төлөөлөлд танилцлаа. Гол сүмтэй танилцсны дараа Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлийн төлөөлөл сүмийн баримт Оросын үнийн алдаартны шашны тухай сонирхолтой яриа сонсож асуулт тавьж харилцсан ярилцлаа. Оросын үнийн алдаартны шашны гэгээн тариуцсан сүм нь 160 жилийн өмнө буюу 1864 оны 4 сарын 3-ны өдөр нийслэлийн хүрээндх Оросын хаант улсын ерөнхий консулын газрын дэргэд Оросын үнийн алдаартны шашны гэгээн тариуцсан сүм байгуулагдсан төвхтэй. Монголд Оросын үнийн алдаартны шашин 13 дугаар зуунд дэлгэрч эхэлсэн ба их эзэн Чингис хааны үед мөн Алтан ордны нийслэл хотод үнэн алдаартны шашны тухай Сраевскийн байлаж байжээ. Александр Невский, Петр Ординский нар гэгээлтнүүд ба хөрөг зураг нь гэгээн тариуцсан сүмд байгаа гэлээ. Александр Невский агуу цэргийн жанжин мөн төр засгийн удирдагч байсан ба тэрээр Монгол хаадын хүндэтгэлийг хүлээж чадсан нэгэн байлаа. Харин Петр Ординскийн тухай тэгвэл тэрээр эзэн Чингис хааны ач хүү Бэрх хааны үеэл дүүн байжээ. Петр үнэн алдаартны шашин хүртэж усан баталгаа хийлгсэн ба хожим нь агуу Ростов хотод үнэн алдаартны сүм хэд байгуулж байсан төвхтэй. Өнөөдөр гэгээн тариуцгийн сүм Монгол дахь шашин хоорондын харилцааны чухал үүрэг гүйцэтгэдэг. Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлийн ерөнхийлөгч Жаргал сайхан Улаанбаатар хот дахь Оросын үнийн алдаартны ариун гурвлын сүмийн хамбад дурсан зүйл гардууллаа. 2026 оны 4 сарын 9-ний өдөр хуралдаан Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлийн төв байранд өргөдөгсөн хэлбэрээр болов. Хуралдаанд аймаг сумдын бөөгийн хүрээлэн зөвлөлийн төлөөлөл оролцлоо.
дараах асуудлыг ярилцав. Нэг бодлогын асуудал. Монголын төрийн хар сүлдэнд хүндэтгэл үзүүлж залбирах тухай, нэгдсэн дахлах залбирал зохион байгуулах тухай. Монголын төрийн хар сүлдэнд ороход баримтлагдаг журмыг танилцуулах, Говьалтай аймагт байрлах ээж хайрхан болон залбирал хийх тухай. 3. Гадаад харилцаа Оросын үнэн албартны сүмээр зочлох тухай. 4. Сурталчилгаа мэдээллийн талаар баримтлах бодлого. 5. Тэнгэр шүтлэг мэдээллийн хөтөлбөрийн явцын тухай. Хуралдаанд оролцогчид дараах асуудлаар санал бодлоо илэрхийлв. Монгол төрийн хар сүлдэнд хүндэтгэл үзүүлж залбирахад оролцогчид ялангуяа бусад байгууллагын төлөөлөл нэгнүүлж чадахгүй эсрэг бүлгээрээ ялгаж тустай байхыг эрмэлздэг байдлыг гаргахгүй байхыг анхааруулж байна. 2 жилийн өмнө залбирал төлөөлөл болсон зарим төшөөнөөр тустай ялгаж байсан жишээ болгон ярив. Батлан хамгаалах яамны хашаал байрлах, хар сүлдний өргөнд орох жижигхэн зайд хамттай байж чаддаггүй, өчүүхэн зайд хамттай алхаад явж чадахгүй, гүүгээ хураасан азрах шиг хэсэг бүлгээрээ тус тустай явах нь зохисгүй байдаг. Энэ жил бид энэ дутагдлыг давтаж болохгүйг анхааруулв. Нэгэнд хамтарсан ажиллагаанд оролцсон гут эцсийг нь үзэлгүй тустай ялгаад элдв шалтгаан хэлээд явчихгүй анхааруулв. 2026 оны 4 сарын 10-ны өдөр соёлын бүтээлчөв, соёлоо хамгаалах, үндэсний ёс заншлаа өвлүүлэн уламжлуулах, Монголын яруу найраг, олон арга бүтээл тойрон ард түмнээ соён гэгэрүүлэх болон байгаль дэлхийг хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан гүнэлж, Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн залгаар шагнагдсан Монгол бөөгийн зайран Ямд орчид Монголын бөөгийн нэгц зөвлөлийн удирдлага жаргал сайхан, Монгол бөөгийн их зайран одон хүү, Монгол бөөгийн их удган бадам суран, Монгол бөөгийн тэргүүн дээд удган нанжаа, Монгол бөөгийн тэргүүн дээд удган оюун тул, Монгол бөөгийн тэргүүн удган цэнцүр нар баяр хүргэж хүндэтгэл үзүүлв. Орчин цагт Монгол бөө нараас төрийн эрхэм хүндтэй цол шагналыг 3 эрхэм хүртээд байна. Анхны эрхэм шагнал болох Монгол улсын хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Монгол бөөгийн их зайран содон хүртэж байлаа. 2 дахь Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Хөдөлмөрийн Баатар тохиолд Чинагийн гасан шагнагдаж байжээ. Дэлхийд гайхуулан бахархан үзүүлэх газар шороо их нутаг минь. Таныхаа төлөө дараах 9 байнгын зорилтыг Монголын бөөгийн нэгдсэн зөвлөлийн хамт олон дэвшүүлэн ажиллаж байна. Монголын нутагт байрладаг өвөг дээдсийн үлдээсэн соёлын үнэт төв болсон хүн чулуун хүчөг бид хаа явсан газартаа шүтэн залбирч хамгаалтын байдлын зөрчил илэрвэл нутгийн төр захиргааны байгууллагад мэдээлж байх ёстой. 4. Эртний төргүүдийн хувцас хонор гизэг усны хэлбэр зарим эдэл хэрэглэл гоёл чимгийн зүйлсийг тодруулан судлах гол нэгэн сурвалж нь хүн чулуун хөшөө юм. Эдгээр нь түүхэн тулгуур сурвалж төдийгүй тэр үеийн дүрслэх урлаг, уран сайхны хөгжлийн төвшинг элтгэн харуулдаг. Ийм төрлийн дурсгалыг Алтай, Туваад, Дундад Азийн нутгаас Оросын эрдэмтэд их хэмжээний судлан тодорхойлж, эрдэм шинжилгээний олон бүтээл нийтэлжээ. Баян-Улгийн аймгийн Улаан хус, Цэнгэл, Ногоонор сумын нутгаас 50 гаруй хүн чулуун хөшөөг үзэж тэмдэглэхийн дотор урд өмнө судлаачид олж үзээгүй хөшөөч нэлийн байгааг тогтоожээ. Манай улсын Баян-Улгийн аймгийн нутагт орших олон километр үргэлжилсэн хадны зураг бол зөвхөн Монголд харж болох нэн эртний өвөг дээдсийн үлдээсэн хожим дэлхийд гайхагдах дэлхийн түүхийн галерей билээ. Монгол улсын толгой улаар Цэнгэл хайрхныг сонгож 2012 оноос 3 жил дараалан бөөгийн нэгдсэн тахлага хийж билээ. Тэгэхэд Баян-Улгийн аймгийн Буйн сумынхан дэмжиж сайхан тахлага болж билээ. Тахлага хийсний дараа шинэ нуур бий болсон байдаг. Цэнгэл хайрхныг тагсан улаач нараас Монгол бөөгийн дахлагдсан зайрангаар бачаргал тодорсон юм. Харин нэгэн Монгол улсын их зайран тодорсон ч бөөгийн цулаа аваад дараа нь Монгол улсын ерөнхийлөгчөөс алтан гац одонгоо шагнагдаад Монголын бөөгийн нэгдсэн зөвлөлд орхин оцсон байдаг. Шалтгаан их мөнгөний сураг байсан. Хэрвээ тэр хүн их хөрөнгө оруулалтыг таслаагүйсэн бол Монголын өөрийн байр савтай болохыг үүсэх аргагүй юм. Хөрөнгө оруулалт гэдэг их хөдөлмөр шаардаж цаг хугацаа зарцуул шийдэгддэг зүйл билээ. Бүгд намдах хятад ард улсад ажиллаж байхдаа өөр Монголын нутагт хэдэн зуун Монгол айлуудтай тааралдсан ч хоймортой сурган цагаан уул хэмээн Цэнгэл хайрхны зураг заасан байж билээ. Энэ мэтчлэн түүх ариун бий. Энэ удаа Цэнгэл хайрхны залбирлыг Монгол бөөгийн дархлагдсан зайран Батчааргал толгойлон бөөлж залбирсан билээ. Манай байгууллагаас олон гал тасарч бие даасан байгууллага үүссэн. 2013 он Эрдэнэт хот Монголын бөөгийн нэгдсэн зөвлөлийн бөөгийн хүрээлэн анхлан байгуулагдсан аймгийн нэрэнд Орхон аймгийн бөөгийн хүрээлэн орно. Он цаг хурдан өнгөрчээ. Анхны уулзалт хийсэн мөчүүд 3 үлджээ. Түүхийн хувьд ахархан хугацаа, хүний амьдралд
бол баггүй хугацаа өнгөрчээ. Зарим замын бус шаардлагач өөр байгууллагын атомжууд нэр төрхөө амьдарч явна. Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар Нанжаа сонгогдсон ажилласан. Өнгөрсөн хугацаанд Монгол бөөгийн төлөө өөрийн бүхэл амьдралаа тууштай зориулан ажиллаж байгаа билээ. Янз бүрийн бэрхшээл олон тохиолдсон ч Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлээс зохион байгуулагдсан ажил өөрийн аймгийн хүрээлэнгээ удирдаад идэвхтэй оролцоод явж байна. Монгол бөөгийн төв үргэлжилж байна. Үүнийг бид хамтдаа бижилсэж байна. Хаттын мэдээллийн орон зайгаас бөө шүтлэгийн олон хэлбэр байдгийг хэлбэрхэн мэдж байна. Бөө зөвхөн Монголд өргөжөөд хэлээд байгаа юм бишээ. Бүс нутгийн хэмжээнд бужигнаж байна. Бид өөрсдийнхөө мэддгийн хүрээг хөрвүүлэх шаардлага тулгарч байна. Бөө сүнсний ертөнцтэй харьцан, элдэв сүнс, сахиусны дундуур нэвтэрч онгодтой харьцна гэдэг маш их өндөр хамгаалт шаардлагадна. Монгол бөөд энэ талаар маш их давуу тал байдаг. Үг дэдс маань энэ их гайхамшиг бүтээж бидэнд үлдээжээ. Шаман гэдэг нь сүнсний өмнө бүжиг хийх гэсэн утгатай үг. Монгол бөө бол шал өөр зүйл шүү гэдгийг өндөр оюунтай хүн ялгаж ойлгох байх. Манай залуу зүтгэлтэнгүүд бөөг зан үйл шүтлэг гэж тайлбарлах гэж омгшин цээжэд хэлд нийтэд бохомдож байгаа харагддаг. Зөвхөн хятадын шүтлэгийн зан үйл дотор ороход бид толгой эргэж олон зүйлийг эргэцүүлэн бодох төргөн. Биднээс хэд дахин олон хүнийг хамран зан үйлийг тэд бас хийж байна. Бөөгийн тэнгэр фестивалыг хийхийг дэмжиж байна. Гэхдээ судалгаатай цэгцтэй урилгагч хандах шаардлага бий. Хятадын сошиал тэнгэр фестивалийн зар тавигджээ. Зурган дээр үзүүлж байгаа бөөгийн зан үйлүүд өрсөн гэд фестивалд ороод ирэхийг үгүйсэхгүй. Мэдээллийн хөтөлбөрт Монгол бөөгийн төлөөлөл дараах байдлаар оржээ. Эхний хэсэгт Монголын бөөгийн талаар байнга ярьдаг хүмүүс ярилцлагаа орчуулгагүй тавьжээ. Орчуулгагүй учраас ойлгогдсонгүй. Бүлэг хүмүүс Хятадын нутгийн онцлогийг тусгасан бөөгийн зан үйлүүд хийж байгаа нь харагдаж байна. Бид ийм олон бөөгийн зан үйл хийгчдийг фестивалд урьжээ. Монгол шиг цөөхөн хүн амттай өргөн газар нутагтай улс дэлхийд ховор юм. Хэдэн мянгаар цугласан олон түмэн замбраагүй байдалд орвол засч болохгүй нөхцөл үүснэ. Тэгэхээр бөө шашин, зан үйл гэдэг томьёолол нийтэд тогтсон нэр учир одоо ийм асуудлаар шүлсээ өсрөхөө болох хэрэгтэй. Дэлхийн бөөгийн фестивалаас зорилго чиглэл хийхгүй бол хаа халын янз бүрийн бөөгийн урсгал ирж үйл ажиллагаанд бантагнан болчих тал харагдаж байна. Харин төр тулсын хувьд бөө нутгийн зан үйлийг шашны ангилалд багтааж хуулийн захирагдах болгодог. Ганг мөрөнд угаалгах хийх зан үйлийн үед хэдэн зуун сүсгтэн амь насаа алддаг. Ийм тохиолдолд хаач шашны хуулиар асуудлыг шийдвэрлэдэг. Зөвхөн хятад ийм олон нутгийн болон бөөгийн зан үйл оршиж байгаа харахад дэлхийн хэмжээнд харуул шашны хуулиар үйл ажиллагааг зохицуулан удирдахаас өөр аргагүй билээ. Монголын бөөнөр дэлхийд нэртэй зүйлстэй зөв явахгүй бол юу ч болчих байдал зургуудаас харж болно. Шашинлаг зан үйл нь илүү дэг журам зохион байгуулалтын хэлбэр агуулж байна. Монголын тэнгэр шүтлэгт төр тосны олон зүйл хар цагаан сүлд төрийн зан үйлүүдээр баялаг. Түүгээрээ бусдаас эрс ялгардаг шашнаас ч илүү өөрийн өрмөц онцлогтой шүтлэг үлээ. Монгол бөөгийн хоёуг дуулгыг өмсөх талаар өнөөдөр бяцхан одоо ажиллагаа хийж бодлоо. Энэхүү ярилцлагад Монгол бөөгийн дархлагдсан зайран бачааралгаа бид ярилцлага хийж байна. Өөрөөр хоёуг дуулгыг одоо хугацаагаар өмсөх, бэлсэхтэй хүртэл өмсөж явж байгаа тийм зохисгүйл харагддаг. Манай уламжлалууд одоо ямар хөө дэг жаягтай юм бол хариулт авах хүсэж байна. Уламжлалт бөөнд бол ийм явдал байхгүй. Ямар нэгэн байдлаар бөөлгөө хийх бөөлж байгаа. Юуны тухай ямар учраас бөөлж гэж байгаа талаасаа эхлэхээс өмнө нөгөө үйл ажиллагаагаа хийхэд тулд хоёр хувцас өмснө. Хоёр хувцас өмсөд нөгөө үйл ажиллагаа дуусна. Нөгөө онгод шүтэн бүх юм хийгээд дуусны дараа тэр зарууны түшээ одоо хажууд байгаа цуг яваацууд бүгдийг тайлаад хураач. Тойлмол бүх юм хураач манай одоо хууч бөг ясанд бол. Атагийн бөөн дээр бол том цайлаа жижиндээ зүүчин гудамжаараа хатуусан суугаа явж ахтал би бөө гэсэн утгатай эрдээсээ түүртэй яваа. Энэ бол яг одоо юм бөө одоо тийм ястай итгэхгүй манай хөөчний болоод чицгүй заа тийм яс байхгүй. Хоёр говьтста өмсчихэд ярилцлага үүрч удаан байна гэдэг чинь онгод нь байна уу, ходсон байна уу тэрний нэг өсний харуулж байгаа. Нөгөө талаасаа хоёр говьцонд одоо онгодын өнөр одоо зарим улсууд ингэж таны энэ онгодын өнөр нь их сайхан юм аа юу хоёр говьц чинь гэ зарим нь айгүй муухай дандаа хөлс одоо хуучны муухай өнөр гарч энэ чинь
нөгөө онгод дуутахаараа ирж хоёр говцонд шингээд хүний биед одоо онгод гарахаар тийм учраас хоёр говцсаага удаан сууна гэдэг чинь тэр бөөн ярилцлага өгч байгаа юм уу наашаал цааш явж байгаа тэр бөө удгнууд одоо юу гэх юм за одоо нэг өсний авгадчтай ярилцлага өгч байгаа юм уу нөгөө хүн бөөхөн өөр ярилцлага өгч хоёр говцсаа ер нь зохимж хөтэй юм заавал бөөх үед л хоёр говцсаа өмснөхөөс үйл туусын дараа тайлах ёстой. Сая одоо манайх бас нэг телевизийн нэвтрүүлэгт ороход нэвтрүүлэгчийн тийм шаардлага тавьж ирсэн л да. Хоёуг дуулахтайгаа суугаач. Одоо лам хувцастайгаа байна. Бос шашныхан өөрөөс онцлог одоо хувцас өмсч байна. Яг бөө одоо хүн бөөгөх хувцастай сууж ажиллах гэж болдог юм байдаг. Бас асуулт тавьж ирсэн л да. Удмын бөө, удам данцсан бөөнүүд бол дээр үед одоо ч гэсэн ялгаа байхгүй. Хоёр цагаа суугаад за ярилцгуу гэж байхлаараа за тэгээд хоёр хотоо өмсөөл ярилцгуу малгай өмсөөл ярилцгуу гэдэг байсан. Тэгэхээр энэ хоёрын хоорондоо жинхэнэ удмын бөө, удам данцсан бөө, одоогийн орчин юм босон бөө хоёрын ялгаа ийм зүйлээр тодорт харагдаж байгаа л да юм гэдэг. Одоо бөө удмын бөө гэдэг чинь хоёр говцсон дээр өмсөд нөгөө дуудаад ирсний дараа нөгөө авахч хөтэн чинь бүх юм дээр хүний бие эзэмшээд хоёр говцсон дээр шингээд бууц өнөр дээр ирээ бууччих. Тэгэхээр одоо тэрнийгээ буулгасан за хоёр говцаа тайлахгүй байна гэдэг чинь за 5 онготой 7 онготой хүн байхад тал ихэнх хувинд буцсан байхад нэг хоёр онгод буцаагүй хоёр говцсон өмсөөгүй тайлаагүй юм чинь байж байгаа шүү дээ. Тэгэхээр чи тэр одоо нэг өсний ямар бөө гэдгийг харуулж байгаа шинжтэй. Чингис хаан хүмүүгийн одоо их гүрний үед бол тодорхой хэмжээний бөө байсан судалгааны одоо номын зохиолууд дээр бичсэн байдаг. Энэ бүхнээс харахад бол бид Монголын уламжлалт бөөгийнхэн мөн чанарыг авч үлдэхин тулд нэлээд одоо сайн ухаалаг бодлого явуулбал энэ зөв үнэ дааз дэлхийд даяар ярьж байгаа бөөгийн янз янзын зан үйлтэй гэж холдоод унах юм бол бидний хөгжлийн чих хандж бас муугар нөлөөлөх байдал харагдаад байгаа. Ингээд бидэнд давчрын өгсөн дахин зан бас баярлалаа.